өдрөмөнд. За 5 шүлэг номноос Бацангэл өвшийн 5 шүлэг номны ер нь бодолтуудыг төлөвлүүлээ одооноос. За тэгээд эхний шүлэг бол хуваагдлын эхний дүрмэн бодлогыг тайлбарлая. За 1-р бодлого 111 хуваагддаг. 111-ээр төгсөн 7 орон тодорхой хичнээн байх вэ? За 7 орон тодорхой 111-ээр төгсөн юм чи түрүүний 4 орон тодорхойг нь араас нь 111-ийг залгаж авчихна гэсэн үг. Энэ тоо 111-т хуваагдах хэрэгтэй юм байна. За тэгвэл оронгийн задраг хаяа. Өмнөх хичээлүүд ашиглаад оронгийн задраг байвал А, Б, С, Д-г үржигдэх нь 1000 нэмэх нь 111 гэж салгаж болно. Энэ маань 111-т хуваагдах хэрэгтэй. За тэгвэл 111 хуваагдах юм чинь энэ нөхөр заавал 111-т хуваагдах хэрэгтэй. Тэгсэндээ 1000 ширхэг А, Б, С, Д бол 111-т хуваагддаг байвал болно гэсэн үг. За одоо эндээс тэгвэл 1000-аас би ингээд 1909 ширхэг А, Б, С дээр нэмэх нь 1 ширхэг А, Б, С Д-г тавьчих болно. Нийлээ 1000 болно. Энэ нөхөр 111-т хуваагдах хэрэгтэй. За тэгвэл 911 маань 111-т хуваагддаг учраас А, Б, С маань 111-т хуваагдах хэрэгтэй болно одооноос. Энэ нөхөр маань 111-т хуваагдах хэрэгтэй. За тэгвэл 111-т хуваагддаг 4 оронтой тооны ширхгийг тоолцоход л хангалттай гэсэн үг. За тэгвэл хамгийн бага нь бол 9-оор үржүүл 909 чинь 10-аар үржүүл хамгийн бага А, Б, С Д бол 10-аар үржүүлээ 1110 гэсэн үг. За тэгвэл 111-ийг үржүүлээд 5 оронтой доор ортор нь үржүүлнэ гэсэн үг. Тэр үед л зогсно гэсэн үг. Би 111-ийг би 10-аар үржүүлсэн юм чинь 111-ийг одоо би 11-ээр үржихэд муу ялгаагүй болно гэсэн үг. За би 10-аар үржсэн энд үчиж байна. 111-ийг үржих нь 10 гэдэг тоо бас болно гэсэн үг. Гэх мэтлээ яваад хад энд найзтай 111-ийг үрждэг нь за 90 байгаад үзье. 90 байх юм бол 9990 болно. Тэнгүү тэн дээр 111 нөхөд гаталж байгаа учраас 90-ээр дуусна гэсэн үг. Тэгвэл би 10-аас 90 хооронд хэдэн тоо байдгийг тоолчихвол бодлого яруугарна гэсэн үг. Тэгвэл 10-аас 90 хооронд 81 тоо 10-аас 90-ээс 10 гасаад нэг юм чинь. За инхээр 81 ширхэг ийм 4 оронтой тоо. Тэгвэл 111-т хуваагддаг 111-ээр төгсөн тоо мөн 81 ширхэг байна гэсэн үг. За 2-р бодлого. 4 оронтой тооны цифруудыг нь эсрэг дараалалаар бичгээд 4 оронтой тоо гарчээ. За юу хэлээд байгаа гэхээр А, Б, С, Д гэдэг тоо багсан. Түүнийг нэгсэн хураага бичсэн гэж хэлж болно. Эсрэг дараалалаар бичгээд энэ хоёр тооны үржүүр нь 1000-д хуваагддаг байх хэрэгтэй юм байна. Бол анх байсан бүх боломж 4 оронтой тоо болох юм байна. За тэгвэл эндээс нэг л юм гаргах хэрэгтэй. Юу хэлэх гээд байгаа гэхээр D-ийг биш. Бас A-ийг биш. 4 оронтой тоо учраас. D-ийг байсан бол дараагийн тоо 3 оронтой тоо үүсчих гэсэн. Бодлого маань 4 оронтой тоо үүснэ гэж хэлсэн учраас D-г би T-г биш. Биний хэлээд байгаа санаа D бол T-г байж болохгүй. A бол T-г байж болохгүй. За тэгвэл D, A хоёр T-г биш юм бол энэ хоёр тоо 10-т хуваагддаг гэсэн үг. A, B, C, D тоо 10-т хуваагддаг гэсэн үг. Дахиад D, C, B, A тоо 10-т хуваагддаг гэсэн үг. За тэгвэл 10-т хуваагддаггүй нэ үржүүр 1000-д хуваагдана гэдэг чинь 1000-ын үржүүрийг сонирхвол 10-т хуваагддаг 2 үржүүр бол 125 8-аас өөр байхгүй. Яг бол бусад үржүүр нь одоо чинь 200 үрждэг нь 5 хүчүүл нэг тоо 200 агуулдаг бол тэр тоо зигээр төгсөх шаардлагатай болчихно гэсэн үг. Тэгэхээр зигээр төгсөж болохгүй. Тэгэхээр 1000 дотор нэгсэндээ тгийн цифрээр төгсөөгүй 2 үржүүр ганц энэ л байгаа гэсэн үг. За тэгвэл одоо би юу хэлэх юм гэхээр А, Б, С тоог нь тэгш хэрэгтэй юм чи энэ тоог нь 100-д хуваагддаг гэж. Нөгөө D, C, B, A-г нь 8-д хуваагддаг гэж.
Тэгвэл үржүүр 1000 дурагдсан шүү дээ. За тэгвэл 125 дурагддаг энэ тэгээд төгсөөгөө тоог бол 125 би 125-аараа төгссөн байж болно. Эсвэл 125-ыг 2-оор үржүүлээд 3-аар үржүүлээд 375-аар төгссөн байж болно. 5-аар үржүүлээд 625-аар төгссөн байж болно. Нэгсэн дор 125 дурагдсан шүү дээ. Эцэст нь 7-оор үржүүлэхэд 700 дээр 875 юм уу? 125-ыг 7-оор үржүүлнэ гэдэг чинь 700 дээр нэмдэг нь 140 нэмдэг нь 35 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 875. За энэ дөрвөн тоо ийм хэлбэрийн дөрвөн тоо 125. За одоо тэгвэл ухраагаа биччих юм бол 5 2 1 а гэдэг тоо чинь 8 туугдах шүү. Тэгэхээр эндээс а тэнцүү заавал одоо сүүлийн 3-оор 8 туугдах юм чинь 21 а 8 тугахаар чинь хэд байж баг тэгэхээр 2-оор үржүүл 16 эндээс 5 гурав гэдэг чинь а заавал 6 авах хэрэгтэй байна гэсэн үг. А заавал 6 үржүүлж 7-оор өгөөд 56 хуваарна гэсэн. Тэгэхээр эндээс а тэнцүү 6 болчихлоо гэсэн үг. За нэг тоолцсон. Дараагийнх нь яг л авахгүй. А тэнцүү дахиад хуваачих юм бол ухраагаа бичиж шүү дээ. 5 7 3 аг 8 тухайн сүүлийн 3-оор нь хуваачи. 72 бол 1 а гэдэг чинь дахиад 6 авах. За ингээд дараагийн үед дээр л авахгүй бол ингээд 4 тоолдно гэсэн үг.